Тэртээ 2007 онд Францын найруулагч Александр Ажа гэх хүн Inside хэмээх нэртэй слашер хоррор жанрын киногоо дэлгэцнээ гаргаж тухайн үедээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс хүлээлтээс давсан хүчтэй сэтгэл болон арай л хэтэрхий биш үү гэсэн шүүмжлэлийг авч байлаа. Гэсэн хэдий ч үзэгчид энэхүү киног зүгээр л нэг энгийн аимшигын кино бос. Харин эмэгтэй хүний ганцаардал болон дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулж чадсан гайхалтай уран бүтээл хэмээн өнөө хүртэл дурцсаар байгаа учраас доктор энэ удаагийнхаа дугаараар Inside хэмээх нэртэй онцгой бүтээлийг онцолж та бүхэндээ хүрэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа айдас хүс болон сэтгэл зүйн дарамтаар дүрэн бичлэгээ эхлүүлцгээе. Манай энэ удаагийн контентийг олон улсын бууцны сайт Melbit хамтран хүргэж байна. Хэрвээ та спортын мэдлэгтэй мөн спорт таварт оролцохыг хүсэх юм бол доорх комент хэсэгт байршуулсан Telegram линкээр орж тухайн Telegram channel-д байршуулсан линкэн дээр нь дараад Melbit-ийн шинээр бүртгүүлэх хэсэг рүү нороод өөрийнхөө бүртгэлийг үсгэх үедээ промо хэсэгт нь D-Recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтийг 100% нэмэгдүүлэн аваарай. Харин анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бууцаа тавьдаг тул өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр кино маань хоёр машин хоорондоо мөргөлдөөд тухайн ослын үеэр манай киноны гол дүр болох Сара хэмээх нэртэй жирэмсэн бүсгийн ухаан алдаж харин түүний нөхөр нь газар дээр амьсгал хурааж буй эмгэнэлтэй дүр зураглаар эхэлдэг ба энэхүү золгүй үйл явдлаас хойшоо 4 сарын хугацаа өнгөрч Сара өнөө маргаашгүй төрөхөр болчихсон. Түүнийг хариуцдаг хяналтынхаа эмчдээр очиж эхо дурангаар ургаа харуулад хэдийгээр осолд орсон ч хүүхэд нь эрүүл сарвал боожиж байна хэмээх таатай мэдээг олж сонсдог. Гэсэн хэдий ч тэрээр хайрт нөхрөө алдаад ердөө л 4 сар болж байгаа учраас эмчийн хэлсэн сайхан мэдээнд нь баярлсан юмгүй өрөөнөөс нь гарч ирээд өөрийг нэмлэг түлээж байсан ээжтэйгээ хамт эмнэлгээс гараад ээжээсээ салж гав ганцаархнаа гэрийнхэн зүг рүү алхаж явах замдаа ам бүл лилэг бүтэн үеийнхэн хосуудыг хараад өөрийн ирэхгүй тэднийг гониглон ширтдэг. Сара бол нэгэн сэтгүүлийн редакцид ажилладаг гэрэл зурагчин бүсгүй. Харин түүний захирал нь энэ өдөр түүнтэй уулзаад маргаашийн ажилд чи туслаач. Чамаас өөр зав гаргачих зурагчин олддоггүй. Нөгөө хэд чинь бүгдээрээ завгүй ажил ихтэл гээд ах юм. Би чамааг өглөө эрт очиод гэрээс чинь авъя гэж гуйсаар байгаад Сарагийн гэрийнхэн нэг илүү дэлхүүрийг нь аваад өглөө 6 цагаас очиж гэрээс нь авахар болдог. Ингээд Сара гэртээ ирснийхээ дараа удахгүй төрөх хүүхэдтэй зориулан хувцс нэхэж байгаад хэсэг хэн зур сандал дээрээ дуг хийж дараах хачин чихтэй зүдийг зүүдэлдэг. За энэхүү зүудний дараа гинэтхэн Сарагийн гэрийнх нь ховт уурч Сара гэрийнхээ үүдэнд очиод хинбэ гэж судлаа. Нэг эмэгтэй хүн. Сайн байна уу? Миний утасны цэник дуусаад унтарчлаа. Би яг одоо яаралдаа нэг хүн рүү дуудлага хийх ёстой юм л да. Та хаалгаа онгоолгоод намайг уцаараа яриулаад өгөөч. Уучлаарай. Яг одоо манай нөхөр унтчихсан байна. Би таныг гэртээ оруулах юм бол манай нөхөр сэрчиж магадгүй. Та ойр хавийн бусад айлуудаас очиод гуйчих гэж хэлсэн чинь хаалганы гадна байгаа танихгүй хүн. Сара чи нөхөргүй штэ. Нөхөр чинь өгчихсэн биз дээ. Зүгээр энэ муу новшийн хаалгаа онгоолгоод намайг дотогшоогоо оруулаа гэж хэлэнгүүтээ хаалгыг нь балбаад ихэлсэн чинь Сара маань айж сандраад тэр дороо цагдаагийн газар руу залгаад яг одоо манай гэрийн үүднээс яв. Би цагдаа дуутчихсан шүү гэж орилоод гэрийнхээ үүдэнд ирсэн хачиргалтай эмэгтэйг хөөж явуулдаг. Тэгээд төд дудалгүй Сарагийн дуудлагын дагуу цагдаа нар ирж байшингийнх нь ойр орчмоор эргүүл хийчээд таныг айлгаж сандраасан хүн явчихсан бололтой. Гэхдээ бид нар нөгөө ээлжийнхээ цагдаа нарт өнөө шөнө танаа энэ хавар заавал эргүүл хийгэрэй гэж хэлнэ. Харин та хаалгуудаа сайн төгжиж хоноорой гэж захиад гэрээс нь явцгаадаг. Ингээд цагдаа нарыг явсны дараа Сара хаалгууд цонхоо сайн гихчин төгжиж аваад орондоо ороод унтаж байтал өнөө хаалгыг нь балбсан хачиргалтай эмэгтэй гэрт нь ороод ирчихсэн. Яг л энэ гэрийн эзэн шиг гэрт нь дураараа тэнэж байдаг.
Саяны аимшигтай үйл явдлын дараа Сарагийн захирал Сарагаас авсан илүү дэлгүүрээр хаалгыг нь онгойлгож гэрт нь орж ирээд хар хувцастай хүйтэн царайтай хүүхэнтэй өөдөнд нь харалдангуудаа "Сайн байна уу? Би Саратай хамт ажилладаг хүн байна. Сара гэртээ байгаа мó?" гэж асуусан чинь хүйтэн царайтай бүсгүй. "Сара унтаж байгаа. Яг одоо түүнийг сэрээгээд дими байх. Та түүнийг сэрдэл нь хүлээвэл яасан юм бэ?" гэж хэлэнгүүтээ буудан дээр суулгаад яг араас нь хайчаар хорох гэж байтал Сарагийн ээж гаднаас орж ирээд Сарагийн захирал болон хар хувцастай эмэгтэй хоёрыг харангуутаа "Та хоёр юу хүмүүс вэ? Ингээд миний охин хаана байна? Би яг одоо охинтойгоо уулзмаар байна" гэж хэлээд охинтойгоо уулзахаар дээд давхар руу гардаг. За ингээд өмнө нь Сарагийн дуудлагаар гэрт нь ирсэн цагдаа нарын яриад байсан нөгөө ээлжийнхэн цагдаа нар Сарагийн байшингийн гадна ирээд байшингийнх нь хаалга хагас онгорхой байгааг анзаарч хараад машины урдд сууж байсан хоёр цагдаагийн нэг нь хойноо баривчилж суулгасан хоёр улгаачийнхаа нэгийг нь дагуулж буугаад Сарагийн байшингийн үүдэнд ирээд хонхыг нь дартал өнөөх алуурчин эмэгтэй хаалга онгойлгож өгөөд яг л энэ гэрийн эзэгтэй мэд цагдаа нартай харилцан яриа өрнүүлж харин үнтэй зэрэгцэн ариун цэврийн өрөөндөө гацсан Сара хаалга онгойлгохоор нүхэлж ихэлтэл эдний гэрийн үүдэнд ирсэн цагдаа алуурчин бүсгүйгээс "Энэ дээр юун чимээ гараад байгаа юм болоо" гэж сутал алуурчин бүсгүй. "Энэ манай угаалгын машин. Харин манай угаалгын машин сүүлийн үед иймэрхүү дуу чимээ гаргаад байдаг болчиход байгаамаа" гэж хэлэнгүүтээ цагдааг хуурч явуулаад дээшээгээ буцаж гарангуутаа 0 өрөөний хаалга нүхэлж нүхээр нь гараа гаргаж ирээд хаалгаа онгойлгох гэж байсан Сарагийн гарнаас зуурч аваад хайчаар хамтаа нэвт сүлбдэг. Тэгтэл эдний гэрийн үднээс буцаж байсан цагдаа түрүүний эмэгтэй нэг л с ижигтэй санагдаад байна. Угаалгын машин ингэж юм нүдэж байгаа юм шиг дурах ёсгүй дээ гэж амандаа өглөнгөөтэй байшингийн хаалгыг буцаа тогштол алуурчин эмэгтэй "Энэ одоо ямар ядаргаатай цагдаа вэ" гэж уурлангуудаа байшингийн хаалга онгойлгож өгөөд өнөөх цагдааг дагуулж явсан гэмт хэрэгтэнтэй хамт дотогшоогоо оруулдаг. Atla! Atla! Mets-le, tu bouges plus! Vite! Putain! Faut que je raccroche. Viens là, putain! Ça va? Ok. Je vais vous donner une arme. Relève-toi! Putain, relève-toi! Ингээд алуурчин эмэгтэй цагдаа нарыг хороосныхаа дараа Сараг хайр найргууд зодож эцэст нь талах шарагчаар толгоор нь хүчтэй цохиж унгангуудаа тавлж байгаа юм шиг дэрэгд нь ирж суугаад амдаа тамхиа зууж галаа асаахтаа зэрэгцсэн Сара өрөөний агаар жуулагч газраас шүрч аваад асфальттай гал руу цацаад алуурчин эмэгтэй муухай царайг шорлог болтон түлж өгөөд өөрөө амь мултарч алуурчин эмэгтэй Сарагаас угтаагаад өрөөнөөс нь гарчгүй байдаг. Тэгтэл Сара төмрийн үзүүрт худаг скотчдож холбоод алуурчин бүсгүй араас хөөгөөд иртэл алуурчин бүсгүй "Чи одоо намайг дахиад л алах уу? Чи дөрвөн сарын өмнө осол гаргаж миний эзэнд байсан хүүхдийг үгүй хийсэн биз дээ. Чи тэр үед намайг алсан шиг одоо дахиад л намайг алах уу" гэж зовтой зэрэгцэн. Энэхүү алуурчин бүсгүйд саяхан духрууга хайчаар золгуулсан залуу сэргэж босч ирээд Сарагийн гэрийн цахилгааныг холбож бүх гэрлүүдийг нь насаадаг. Зайн хүрээд энэ киноны хамгийн эвгүй бас хамгийн жихүүц сөргөм син гарч эхэлдэг ба.
Тэр нь юу вэ гэхээр энэ эмэгтэй Сарагийн гидсийг хайчаар хайчилж онгоолгоод гидсэн дотроос нь хүүхдийг нь амьдаар нь гаргаж ирдэг явдал. Тэгээд энэ бүхний дараа алуурчин эмэгтэй Сарагийн хүүхдийг тэрчигсэн өөрөө доошоогоо цус алдаж харин Сара гидсээ хүлүүлээд шалан дээрээ өгчихсэн байдалтай дур зураглал гараад энэхүү кино төгсдөг.